Авиасны хичээнгүй сурагч Батинх. Загварын ертөнцийн давхамжтай бүртөө. Эдэг даруу амуута. Спорт үрдийн мастер эрдэнэдэг. Ийм бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент хэсэгчээр харилцагч төвтэй голомт банк. Мөн дээрээс нь хязгааргүй эрч хүчийг бэлэглэгч Copter Block. Мэдээллийн технологийн мэрэгжилтэн бэлтгэгч олондог Excel сургууль хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Манай хүүхдүүд хичээлдээ оролцоход бэлэн үү? Яа, даалгавраа хийсэн байгаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт ямар оролцогч оролцож, 1-5 дугаар ангийнхаа дурсамжийг эргэн сэргээж, өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлах бол. Ингээд оролцогчийнхаа бага насны зургийг хамтаарай. Зя, ийм нэг жоохон хүүхэд өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч болох нь байна. Мэдээж энэ бол бага насныхан зураг байгаа. Энэ хүн хэн болоо? Таамаг байна уу манай хүүхдүүдэд? За тэгвэл энд тэгдэггүй яах вэ? Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчид Mongolian Next Top Model Show-ны эхний өдрийн ялагч Тэрэн долгороо. Өөртөө итгэлтэй байдал, ур чадвар, өвөрмөц дүр төрхөөрөө Mongolia's Next Top Model Show-ны хүчтэй оролцогчдын нэг байж, ялагч нь болсон Цэрэн долгор шүдний эмч мэрэгжилтэй. Багада дэрвгүй, иршүүд байсан тэрээр альва зүйлийг төсөөлөн бодох дуртай. Загвар өмсөж болно гэж огтхонч бодож байгаагүй Цэгүүг одоо загваргүйгээр төсөөлөхөд бэрх бөгөөд зориглож шийдээд шоу нэвтрүүлэхт орсон нь түүний амжилтын эхлэл болсон юм а. Арамдэргээ. Арамэн. Зя өөрөө чи бага насны зураг энд гарч ирсэн байна. 2 зураг гарч ирсэн. Энэ хэдэн настай байсан бэ? Энэ 6-7 настай байсан болоо. 6-7 настай байхдаа ийм хүүхэд байжээ. За тэгвэл 6-7 дугаар анги биш. 1-5 дугаар ангидаа хэр сурагч байсан? Хичээлдээ гайгүй байсан. Аль сургууль сурч байсан бэ? Доронтод. Доронтод. 5 дугаар сургууль сурчсан. 1-5 дугаар анги хүртэл энд байсан. Тухайд ямар хичээл илүү сайн байсан? Математик илүү сайн байсан баг. Манай нэвтрүүлгийн дүрэн бол 1-5 дугаар ангийн хүүхдийн асуулт асуугаад тэр асуултанд үнэн зөв хариулж чадвал өөрийгөө 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлах. Хэрвээ асуултанд хариулж чадахгүй аль нэг асуултанд нь бүдэрсэн тохиолдолд 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Ойлгомжтой тийм. Нэвтрүүлгээ бол өмнө үзчихсэн. Ер нь манай нэвтрүүлгийн тухай юу гэж боддог вэ? Амар хөөрхөн нэвтрүүлэг би яг дуртай үзэх. Тэгээд хөгжилтэй дээрэс нь жижигэн танин мэдхийн тий. Ер нь тал талын айгу таалагддаг. Урилга авсны дараах сэтгэлдэлэр байсан. Урилга аваад за одоо яандаа гэж. Яа хичээлээ эргэж харсан уу? Харж амжингүй. 5 дугаар ангид хэдэн онд байсан бэ? 2008 онд 5 дугаар ангид байсан юм. 2008 онд. Тэгэхээр бас 10 жил гэдэг чинь бусад манай нэвтрүүлгийн оролцогч нарыг бодвол бас наан ойрхон хугацаа гэж бол хэлж болох юм байна. Тэгж нэ. Нэвтрүүлгийн дөрмийн танилцуулъя. Томотхой самбар дээр 1-5 дугаар ангийн хүүхдийн 10 асуулт гарч ирэх ёстой. Эдгээр асуултанд амжилттай хариулж чадвал төгсгөлийн 1 сая төгрөгийн асуулт буюу 11 дахь асуулт гарч ирнэ. Асуултанд бүгдэд нь хариулж чадвал төрөм бий хэлсэн. Нэвтрүүлгийн оргил төрнө. Эдгээр асуултанд хариултаа нийтдээ 3 боломжийг ашиглах ёстой. Хуулах, харах, зөв хариултаар аврагдах гэсэн 3 боломж өөрт чинь байгаа. Тэгээд мөн дээрээс нь манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч хүүхдүүдээс өөрийнхөө туслах болгож 2 асуулт тутамд 1 хүүхдийг хажуудаа гаргаж ирэх ёстой. Ойлгомжтой. Ингээд 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгийг батлахад байлна уу? Билээ. Баярлалаа. Жого ихтэй болчиход байна. Хамгийн ихнийхээ туслах хүүхдийг сонгоё. Оо, цаатлаас нэвчээ дөө. Хамгийн цаад. Эрдэнэдэг. Аба. Сэмэн намайг гэрнэлэг. Танилцтай бэлэн бай. Цэрэн давхар. Шин зурагчтай хоёроо ямар хичээлээр хэлж туслая гэж бодож байна эрдэнэлгээ? Би ер нь математик, монгол хэл, эрдэнэ боловсролтой төлхөө сайн. Тэ доороос нь эхэлчихэ тий. Монгол хэл нэгийг авчих. Тэгдэг. За 1-р ангийн монгол хэлний хичээл. Дараах үгсийн ерөнхий төгсгөлийг бол ханзар, хугар, тасар, ангар, хужир. За ийм 5 үг гарч ирсэн. Дараах үгсийн ерөнхий төгсгөлийг бол гэж. Үе ч юм уу гэж байна шүү дээ. Хай юм байна тэгвэл. Хай. Хай. Ааха. Ханзар хай, хугар. За орлуулад үзье. Ханзар хай, хугар хай, тасар хай, ангар хай, хужир хай. Зөв. Зөв.
За зөв хөгж олж гэрдээ дарж болно. Дараах үгсийн ерөнхий төгсгөлийг ол гэдэг асуулт байсан. Монголд 1-р анги. Оролцогч эдгээр үгсийн ард хаа хэмээх нөхцөл орно гэж үзсэн. Хамгийн ихний асуултын зөв хариуд хаа. Буюу хамтрахаа, фугасаа, татархаа, амгархаа, хулжирхаа. Хамгийн ихний хичээлдээ амжилттай хариулсан. Тийм болохоор 5,000 төгрөгийг өөрийн бодлоор авсан байгаа. Мөнгө нүгээрээ. Боломжууд тэнд байна. Харах, хуулах зөв хариултаар аврагдах. Ер нь өөрийгөө хэд их асуулт хүртэл явна гэж бодож байна. 10 асуулт олд давчих байх л гэж бодож. Давчих байх. За төгсгөлийн асуулт ямар асуулт байх вэ гэж бодож байгаа юм тийм. За ямар ч зүйлээс маш ихтэй байгаа маань оролцогчдаа дахин амжилт хүсье. Хэсэг хугацаанд хичээлээ давталгаад эргээд ангилтаа уулзсан юм даа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын ихсэн сургууль эсэлд авч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент төгөгч харилцагч төвтэй Голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгөгч хязгааргүй ирч хүч Kofler блок. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Бид дэлхийд алдартай вебсайт, аппликейшн зохиохын төлөө энэ сургуульд орсон. Хоёр дахь Стив Джобс баймаргүй байна. Би анх дахин байханд бол энэ сургуульд сурч байна. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Гар утасны төлбөрөө Social Pay-ээр 5 секундэд төлөх боллоо. Social Pay чиглэмэн. Unlimited power. Kofler block. Гар утасны төлбөрөө Social Pay-ээр 5 секундэд төлөх боллоо. Social Pay чиглэмэн. Unlimited power. Kofler block. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Монгол орныг олон улсын хэмжээнд хөл нийлүүлэн алхуулах чадварлаг боловсон хүчин болохын төлөө суралцж байгаа. Би мэдээллийн технологийн олон ихтэй сургууль суралцсанаар олон жижиг аппликейшн болон анимашныг хийсэн. Би ирээдүйд хэрэгцээтэй технологи болон программын бүтээгч байхын тулд мэдээллийн технологийн олон ихтэй сургуульд орсон. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын ихсэн сургууль эсэлд авч эхэллээ. Татварынгийн өвдөс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар Mongolia Next Top гэдэг шоу нэвтрүүлгийн эхний удирдлагын ялагч Тэрэн Долгор оролцож байгаа. Хамгийн ихний асуултанд үнэн зөв хариулсан учраас 5,000 төгрөгийг ямар ч үдээс өөр юм болгож чадсан. Гараа сайн бол барай сайн гэж ярьдаг тийм ээ. Дараагийн асуултаа сонгож болон дараагийн хичээлээ. Тэрнээс өмнө манай Эрдэнэт асуулт байгаа юу? Бага. За шинэ сурагчаас юу гэж асуумаар байна? Та бага ангитай хэр их шогч хүүхэд байсан бэ? Ер нь нэлээд сахилахгүй хөхтэйсэн. Сахилахгүй хөхтэйсэн. Тийм, шогчаа. Сахилахгүй. Хөвгүттэйг нийлээд завсарлангууд. Тийм. Ер нь сахилахгүй хөхтэйсэн. Эрдэнэт ирээлээ. Чи ер нь хэр шогч хөхтэй? Би тимч номхон хүүхэд биш ээ. Тийм номхон хүүхэд бол биш ээ. Шогч үедээ бол шогчтэй. За, дараагийн хичээл юу байх вэ? Хоёлаа иргэний боловсрол авчих уу? Тэгээд тэ чиний дуртай лаг хичээл юм чи. За иргэний боловсрол 2. 2-р ангийн иргэний боловсрол. Асуудлыг харъя. Монголчууд эртнээс молор эрдэнэ гэж юуг хүндэтгэсээр ирсэн бэ? Молор эрдэнэ. Монголчууд эртнээс молор эрдэнэ гэж юуг хүндэтгэсээр ирсэн бэ? За, энэ үг орсон дуу хүртэл бол байдаг. Аха. Яг одоо миний амд бол байна. Дуулчул тэгээ шууд асуултанд бараг хариулсан болох гэдэг. Чи мэдсэн үү? Эрдэнэс мэдчихэв нэ?
Хуулах боломжоо ашиглая гэвэл Эрдэнэдэг ангийнхан дээр очиод ярилцаад хариултыг надад өгч болно. За бодох хугацаа бол дуусч байна. Хугацаас санахгүй мэн үү? За тэгвэл боломжоо ашиглая тий. Хуулах боломжоо ашиглаж бүгд хамтаа хуулъя. Аба Эрдэнэдэг ангийнхан дээр очиод Харин таван мөрөг харихаар чинь тэгдэг үстэй. Тэгэхээр нүүд Гэтэ малэр ирдэ маш тийм юм тэр донд таван саналаа и тавын ирдэ шага дөрөв байх болохоос дөрөв байх болох. Тэ 90 цай юм. Тийм бас яг нөгөө мэр гэж таван шим болоод мэр гэсэн хэрэг нэг хоёр тийш за мал ирдэ. Малэр ирдэ. Мэр. хариултыг олсон юм шиг байна. Манай ангийнхан зөвлөгөлтөд молор ирдэнэ гэдэг нь морь гэсэн үг гэж бодож байна. Морийг молор ирдэнэ гэж хүндэтгцээр ирсэн гэж үзэж байгаа юм тийм. Энэ бол хуулах боломж учраас би шууд хариултыг авна. Гэрдээ даръя. Зөв хариултыг арай. Тэгэлгүй яах вэ? Нэвтрүүлгийн 2 хичээл байсан Монгол хэлний хичээлийн асуултанд оролцогч нэг боломжийг ашигласнаар асуултанд үнэн зөв хариулсан учраас 10,000 төгрөгийг өөрийн болгож чадсан баяр хүргэе. За хоёлоо эхний туслах Эрдэнэ хэлгийг нэвтрүүлгийн хамтрагч хязгааргүй ирч хүчийг бэлэгдэгч коптер блогоор шагнаас уулгая. Баярлалаа. Амжилтсан баярлалаа. За ер нь хэр вэ? Эвгүй юм биш үү? Саяны асуулт гэхээс цаашдаа бас гайгүй асуултууд байж магадгүй тийм. Тэгж найдаа. За сүүлийн уран бүтээл. За одоо л хавар зуны загварын яг ид үе байжгаад өнгөрлөө. Одоо хэсэг бас жоохон намшинл байх бах. Тэгээд зуны хугацаанд бас хийхээр төлөвлөсөн юм шиг байгаа. Тэгээд тэрэндээ л цаг зав зориулъя гэж бодож байна. За тэгэлэг байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчид бас манай өнөөдрийн оролцогч Цэрэн Долгорыг Mongolian Next Top Model шоу нэвтрүүлгийн эхний удирлын ялагч гэдгээр нь бол сайн тань. Тэгэхээр яг одоогоор загварын ертөнцид бас хөл тавих гэж байгаа. Шинэ залуу хүүхдүүд, охтуудад бас юуг анхаараасаа, юуг хамгийн түрүүнд баримтлаасаа гэж бодож байна. Загвар гэдэг бол цэвэр сонирхлоор ороод мэрэгжлийн болж гардаг тийм салбар шүү дээ. Тийм сонирхолтой хүн ч байгаарай, өөрийгөө бити голоорой л гэж хэлмээр байна. Тийм чам өөрийгөө сорж үзэхэд чамд урд чинь саад болох юу ч байхгүй тийм учраас өөрийгөө бити голоорой, өөртөө итгэлтэй байгаарай. Дараагийн туслах хүүхдээ сонгоё. За цаанаасаа явна гэж ярьсан чи одоо амуудаага авчих. Амуудаа. Самано намайг амуудаг. Цэрэн Долгор. За ямар хичээлдээ сайн бэ? Ямар хичээл аваасаа гэж бодож байна? Математик монгол хэлтэй сайн. Тэгвэл хоёлаа монгол хэл авсан юм чинь математик 4 авчих уу? Тэгээд Дараагийн хичээл математик 4-р анги. Асуултыг харъя. Хоёрт хуваагдахгүй тоо гэж ямар тоог хэлэх вэ? Хамт олсон. За Цэрэн Долгороос олсон. Сондоо тоо. Сондоо тоо. За хариултандаа ихтэй байгаа юм шиг байна тийм. Яагаад тэгж бодож байна? Хоёрт бүх тэгш тоонод хуваагдана. Сондоо тоонод хуваагдахгүй. Хуваагдахгүй ч яах вэ? Тийм. Яг бас яа хуваагдахгүй. Тэ бутрахаатай бол үлдэн тий. Тийм, бутрахаагаар хуваагдана. Тэгэхээр хоёрт хуваагдахгүй тоо гэвэл энэ чи 4-р ангих хичээл юм чинь. Яг сондоо тоолох. 4-р ангидаа яг энэ тухай үзчихсэн үү? Үзсэн бах уу? Бах уу гэж. Одоо багш нар ч магадгүй бас үзээ сууж байгаа шүү дээ. Багш нартай математикийн багшид яг энэ даашрам нэг зүйл гоё министрийн юм уу дэвшиж болно шүү дээ. За, Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн нийт багш нартаа, ажилчдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би энэ асуултанд амжилттай хариулж байна. Хоёр хуваагдахгүй тоо гэж ямар тоог хэлэх вэ? Оролцогч сондгоо тоо гэж үзсэн байна. Зөв хариултыг харъя.
Мэдчихсэн юм байна. Дааш айгүй өөртөө хэлсэн шууд гэрдээ дараад бод хугацааг боловсруулсан байсан. 3 дахь хичээлд амжилттай хариулсан учраас 25,000 төгрөгийг өөрөө болгож чадсан байна. 2 боломж байгаа. Хуулах боломжийг ашигласан. Харах зөв хариултаар аврагдах гэдэг 2 боломж бол хിവэрэ үлдсэн. Одоо нэг асуултанд зөв хариу бол үл шатах мөнгөнд дүн 50,000 төгрөг дээр очих хэвээр. Окей. Амжилт хүсье. Дараагийн хичээлээ сонгоё. Дөрслөх хурлага авчих уу? Багаас нь. За тэгье. Дөрслөх хурлага 2. Хоёрдугаар ангийн дөрслөх хурлага хичээл. Хөх өнгийг ямар өнгөтэй холж ногоон өнгө гаргах вэ? Хөх өнгийг ямаа олсон байна. Ер нь зураг тэр сонирхолтой бай. Уран зураг. Ястай мó? Ястай мó? Зураг ер нь хэр зураг вэ? Зураг тийм шүү дээ. Энэ урдаа байгаа цаас тэр нэг зураг зураад үзүү. За яах юм бэ? За яах юм бэ? Шар аах гэж бодчих. Шар өнгө. Хөх өнгийг ямар өнгөтэй холж ногоон өнгө гаргах вэ? Шар гэж үзье. Гэрлээ дарж болно. Энэ бол 4 дахь асуулт буюу үл шатах мөнгөнд дүн 50,000 төгрөгийн асуулт. Дөрслөх хурлага 2 дугаар анги байсан. Шар өнгө мөн үү шүү? Зөв хариултаарай. Шар өнгө. Wonderful. Хичээл эргээ санаанд оров. Яаж энийг хэлв? Яг гүндээ тэнд байгаа хүмүүдийг харж байгаа хэлчихлээ. Манай ангийн гэрлүүдээс харж байгаа шууд тэрэн дээр туршилтыг хэлсэн. Сэргэлэн байна. 50,000 төгрөгийг өөрийн болгож чадсан баяр үргээ дахин. Баярлаа. Яа. Computer block. Баярлаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч Цэрэн Долгор 4 дахь асуултанд маш амжилттай хариулсан байгаа. Эцэггүй хугацаанд хичээлээ завсарлаад эргээд ангидаа уулзъя. За долгорын юугтээс хойтой шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлэгт эргээд хатанаар дүрсчтэй. Өнөөдрийн нэвтрүүлэг Mongolia Next Top Model Show нэвтрүүлгийн ядагт Цэрэн Долгор оролцож яг дугаар 4 асуултанд амжилттай хариулсан байгаа. Дараагийн хичээлээ сонгох үлдсэн. Тэрнээс өмнө мэдээж шилдэг сурагчдаасаа. За бүгдийг авчтаа. Дараагийн туслагч бүртээ. Намайг бүртээ гэдэг танилцах татай. Татай Цэрэн Долгор. За дараагийн туслах хүүхдээр гарч ирсэн бүртээ болоод ирээдүйд бас алдартай загвар өмсөгч, дээрээс нь мөн жүжигчин болох сонирхолтой юм хүүхэд байгаа. Тэгэхээр бүртээд болоод өнөөдрийн оролцогчоос асуух асуулт бол байгаа гэж бодож байна. Та хэдэн настайсаа загварын ертөнцид төл тавьсан бэ? Бас нөгөө загвар өмсөх дуртай хүүхдэд та ямар зөвлөмж өгмөр вэ? Тэр өгч. За би 18 настайд анх загвар өмсч эхэлсэн. Тэгээд яг чиний насны хүүхдүүдэд зөвлөхөд айгүй гоё одооноос гоё судалгаа хийдэг загварт айгүй хайртай байгаарай гэж хэлмээр байна. Хичээлээ сонгоё. Зя. Юу зөвлөх вэ? Юу сонгох вэ? Өөртөө англи хэлэндээ сайн. Секүүгээр англи хэлөө? Байна бас. За хоёлаа 2 3 дугаар ангийн хичээлийнхаа нэгийг нь авчих уу? Тэгье. За хүн орчноос эхлэе те. Хүн орчин 3. 3 дугаар ангийн хүн орчин. Асуултыг арай. Хүн амьдралдаа хэдэн удаа шүддэг вэ? 2. Жоохон бодохгүй. Бодох хугацаа бол байгаа шүү дээ. За. Сүн шүднийг ургаад, байнгын шүднийг ургаад тэгэл болоо. За, яаж энэ асуултыг мэдж байгаа? Хичээлээ сонсон уу? Шүдний эмчтэй би чинь. Оо. За, мэрэгчлэн бол шүдний эмч. Тэгвэл энэ айгүй амархан асуулт байсан юм байна. Жоохон бодохгүй гэдсэн. Мэрэгчлийнх нь асуулт гарч ирсэн байсан юм нөө. Телевиз үзэж байгаа манай баг насны хүүхдүүд бас зориулаа шүдний зөвлөгөө өгөөч. За, ёстой тэгээ. Одоо хүүхдүүд аягүй шүд аягүй их чухал болсон. Тэгэхээр одооний хүүхдүүд аягүй их идж байгаа юм зөөлхнөөс гадна аягүй чихэртэй байгаа учраас заавал шүдээ байн угааж байгаарай гэж зөвлөе. Яг тэгэхээр та нарын шүд биднэрийнхээс ч юм уу та нарын аав ээжийнхээс шал өөр.
Тийм учраас зөвхөн угаагаад лах юм бол үргэлж ирүүл үргэлж гоё яхаад. Яа. Манай хүүхдүүд бас үнэтэй зөвлөгөө болсон байх гэж бодож байна. Баян шүтээ угаах хэрэгтэй тийм ээ. 2 удаа гэж хариултыг үтсэн байгаа. Зөв хариултыг харъя. Зөв хариулт 2 удаа. За энэ бол оролцогчийн хувьд үнэхээр хамгийн амархан асуулт байсан. Хавт асуултанд амжилттай хариулсан 75,000 төгрөгийг өөр юм болгож чадсан байгаа. Хүн амьдралынхаа явцад хойд шүтэлдэг. 4-6 сартад сүүн шүд ургадаг бол 5-7 настайд байнга шүд ургаж эхлээд 12-аас 13 наснда ургаж гүйцэтгэг байна. Сүүн шүд нь маш эмзэг болохоор зөв ачаалж ирүүл байлгах бол шүдний гажиг сорол гэх өвчнүүдээс урьдчилсан сэргийж чадна. 10 хичээлээ бол бүгдийг амжилттай хариулчихна гэд итгэлтэй байгаа тийм. Дараагийн хичээлийг юу байгаасаа гэж бодож байна. За 3 дугаар ангиад дуусгая тий. Тэгээ. За доо хөгжим 3. За 3 дугаар ангийн доо хөгжмийн хичээлийн асуулт. Дууны бадгийн дараах хэсгийг юу гэдэг вэ? Дахил. Дууны мэрэгчлэлээр ер нь сурдаг байдаг. За дууны бадгийн дараах хэсгийг юу гэдэг вэ? Дахил. Дахил. Итгэлтэй байна. Нэг дууг бадагтаа дахилтаа дуудаад. За. Би ер нь айгүй чаддгүй юм энэ хийх дуртай. За, дууны бадгийн дараах хэсгийг юу гэдэг вэ? Дахил. Манай бүртээ санд нэгдэж байна. Нэгдэж. Бүртээ одоо дуудуулдаг. Бүртээ дуулаад өгөх юм уу? Үгүй. Энэ ер нь загварын талын хүмүүс ер нь дуундаа жоохон маргахан байдаг гэж ойлгож болох уу? За, болох хаа мэдгүй. Тэ энэ бол нийтлэг биш те? Тийм. Зүгээр тэгээрэй. Дууны бадгийн дараах хэсгийг дахид гэдэг үгүй юу? Нэгдгүй яах вэ? Зураг хичээл амжилттай гаргасан 100,000 төгрөгийг өөрөө болгож чадсан. 2 боломж байгаа гэдгийг захин сануулъя. Яа. Бүгдөө ойлгож суулгах хэрэгтэй. За. Маш их баярлалаа те. За, гойшлаад идээ. Дараагийн хичээлд амжилт хүсье. Шүтээдээ эцсийнхээ дараа яах хэрэгтэй вэ те? Шүтээ угаах хэрэгтэй те. За, оролцогчтой бас шин сурагчтай коптер блокийг бас өгье. Баярлалаа. Энэ бол хязгааргүй ирч хүчийг бэлэгдэгч. Тэгэхээр хараад зогсоод идэ. Хизээ өгөх юм бол гэдэг. Одоо задлаад идэж болно. За. Нэвтрүүлэгтээ хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн оролцогч маань 6 дахь хичээлдээ маш амжилттай хариулсан байгаа. Тунгуудахгүй 7 дахь хичээлээр нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрэх болно. Хэсэг хугацаанд завсарлая. Анемитийн таадгаар ингийн хөвтөөс ухаантай шоутай хамт байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч Цэрэн Долгор 6 асуултанд маш амжилттай хариулсан. Нэвтрүүлгийн өргөд төгсөд татаас нь хэтэрцэн явж байна тийм ээ. Дараагийн туслахтай сонгох ёстой. Бат инх 3 охин маань үлдсэн байгаа. Бат их. Тэмээ тэндээ танилцуулаад хатан намайг Батик гэдэг. Сайн байна уу? Цэрэн Долгор. Зя. 4 хичээл байгаа Батик. Аль хичээлээс нь сонгосоо гэж бодож байна. Би таны сонголтыг дагна. Та юу гэж бодож байна? Тэгвэл хойлоо хүн нийгэм авчих уу? За тэгээд 4-р ангийн хүн нийгэм. За тэгээд цаана 3-5 дугаар анги үлдчихэж байгаа юм байна те. 4-р ангийн хүн нийгэм. Эмнэлгийн яралтай тусламжийн дуудлага мэдээлэл өгтөө хэд дугаарын утас руу залгах вэ? За энэ эмч хүнээс айгүй тийм мэрэгжлийн дагуу мэрэгчлэлтэй нэг ойролцоо асуултууд орж ирээд байна. 103. 103. би ч гэсэн танд санал нэг байна. Санал нэг байна. Ааха. За цагдаа руу залгахтаа хэдийг өгдөө? 102. Гад команд 101. 101 болон 105 тийм ээ. Эмнэлгийн яралтай тусламжийн дуудлага мэдээллийг өгтөө хэд дугаарын утас руу залгах вэ? 103. Хариултыг харъя. 103.
Яа мэдээж энэхүү дугаар дуу маш хэрэгтэй шаардлагатай яаралтай тусламжийн үед энэ дугаар дуулууд задлах ёстой хүүхдүүд маань бусдаар тоглож одоо энэ дугаар дуу хязгаарч залгаж болохгүй. Энэ дугаар дуу мөн дээрээс нь 102 101 гэсэн тусгай дугаарууд руу бас тоглож ярьж болохгүй тийм ээ хүүхдүүд. Манай хүүхдүүд бол тийм хязгаарч тоглож уцаараа ярьдаг. Тийм үстэй болохгүй тийм. За 150 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан 2 боломж үлдсэн 2 боломжоо самбар дараагаа 3 хичээл дээр ашиглахгүй бол сая төгрөгийн асуултанд хүрэхэд боломжтой байсан ч гэсэн тэрийг ашиглахгүй. За мэддэг бол заавал боломж ашиглах гэдэг бол хэрэг байхгүй шүү дээ. Дараагийн асуултаа гаргахаас өмнө танаас би асуух юм асууж уу? За та одоо бид нар шиг яг 5 дугаар ангид байхдаа бага ангиа төгсчхөөд ер нь яг юунд загвар өмсгөөс гадна өөр юм хоббитай лах өөр юунд хоббитай бол нөгөө сонирхолтой байсан бэ? Яг 5 дугаар анги төгсөхдөө мэрэгжлээ сонгоцсон байсан ер нь шүдний юмч болно гэд. Тэгээд тухайд ийм жижиг чимглүүр шүр мөрөөр юм хийх айгу дуртай байсан. Тэгээд шүдний юмч болохоор сонгочихсон байсан. Манай Батынхийн ирээдүйн мэрэгжил юу гэж бодож байгаа даа? Ер нь яг математик шинжлэх ухааны тал руу чиглэсэн мэрэгжилтэй болно гэж бодож байгаа. Математик шинжлэх ухааны тал руу. За тэгэхээр би бас мэрэгжил ярьсан чинь нэг зүйл бас санаанд орлоо. Манай нэвтрүүлгийн хамтрагч Олонлог ихсээ сургуулийн тухай ер нь сонсч байсан юм. Сонссон. Тэгэхээр нэмэлт мэдээлэл өгөхөд Олонлог ихсээ сургууль бол мэдээллийн технологи мэрэгжсэн мэрэгжилтэн бэлтгэгч юм гахалтай сургууль байгаа. Тэгэхээр эрэлттэй байгаа мэрэгчлэн тийм. За мэдээж тэгэлгүй яг IT инженер одоо орчин цагт юмс ингээд цаг хугацаагаа дагаад маш хурдцтай хөгжиж дэвшиж байгаа энэ үед. За хүмүүс бол одоо өмнө нь жолооч гэдэг мэрэгжил байсан тийм. Тэгэхэд бол одоо жолооч гэдэг бол хүн болгоны зүгээр хэрэглээ болцсон. Тийм ээ. Яг энэтэй адилхан энэ мэдээллийн технологийн чиглэл гэдэг бол цаг үеэ дагаад хүн болгон энэ тал руу бол мэдээж гар утастай харьцдаг, компьютертэй харьцдаг, зураг телевизэр одоо юу гэдгийг энэ бүгдтэй харьцахад бол мэдээж мэдээлэл технологийн бага цаг ч гэсэн мэдлэг хэрэгтэй. Тэгэхээр энэ сургууль сурснараа хүүхдүүд яах вэ гэхээр төгссөнийхөө дараа мэдээлэл технологийн хэрэглэгч биш бүр бүтээгч нь болж төгсөх боломжтой. Тэгэхээр дэлхийн нийтийн сайт бол Google, Amazon, Facebook-д Монгол залуучууд бол аль хэдийн одоо ажиллаад эхэлчихсэн байгаа. Тэгэхээр манай дараагийн үеийн залуу хүүхдүүд одоо яг 10 жилдээ мэрэгчлээ сонгох гэж байгаа энэ хүүхдүүд бол IT-ийн чиглэлээр сурах юм бол бас олон улсад маш өндөр цалинтай тийм боловсон хүчин болох тийм боломжтой тийм ээ. Энэ бүгдийг их сургууль биш системтэйгээр нь бүр багаас нь Олонлог ихсээ сургуулиас танай хүүхдүүд авах боломжтой гэдэг бас хэлмээр байна. Хичээл дээргээд оръё. Дараагийн хичээл юу вэ? Англи хэл авчих уу? За тэгээд 5 дугаар анги англи хэл. За асуулт гарч ирсэн байна. Yesterday my cousin had laptop. За тэгээд цэгийн оронд мэдээж доор байгаа дөрвөн хувилбарыг аль нэгийг нь орлуулж бичих ёстой. A, B, C, D гэсэн дөрвөн хувилбартай. Хариулт A хувилбар. За яагаад? Орчууд ээ. Өчигдөр манай үеэл лаптоп компьютер хөдөлж авсан. Тэр өчигдөр гэж байгаа ч өнгөрсөн цаг дээр бай гэдгийн өнгөрсөн цагт both. Тэр A хувилбар буюу both гэдэг хувилбарыг зөв гэж оролцогч үзсэн байна. Бид бүгдээ самбар дээр гарах үнэн зөв хариултыг арай. Бай. За энэ бол маш шийдвэрлэх хичээл байсан. 8 хичээлдээ маш амжилттай хариулснаар оролцогч маань үл шатах мөнгөнд дүн болох 250 мянган төгрөгийг өөрийн болгож чадсан. Сая төгрөгийн асуултанд үлдээсэн ч 250 мянга хадгалж үлдэхээр болсон байна. Ябатигтэй баярлалаа. Амжилттай. За баярлалаа. Одоо ерөөсөө 2 хичээл үлдсэн байна. Сэтгэлдэр нь хэр байна? Маш өндөр байна. Асуултын хувьд хэр байна? Бас тийм амар амархан бол биш юм байна. Гэтэ тийм амар хүнд бол бас биш. Тийм бас хүнд бол бас биш юм байна. Яг айгүй гоё эргээд бүгднийг сэргээж юм л та. Сэрэгдгийм байна. За тэгэхээр тун утгагүй бас манай боловсрол суваг телевизийн томоохон контентуудын нэг Mongolian's Next Top Model шоуны 2 дахь удирдал эхлэх гэж байгаа. Тэгэхээр эхний удирдалд ер нь оролцож байхад ер нь болж исэн хөвгтөө явдал ч юм уу. Эсвэл бол тэр шоунаас авсан хамгийн үнэтэй сургамж дурсамж юу байв? Одоо үндэстэн даяар хамарсан маш том шоунуудын нэг манай Mongolian's Next Top Model шоуны 2 дугаар удирдал одоо эхлэх гэж байна. Энэ дэлхийд даяар маш том контент штэ. Тэгээд Монголд болсонд миний би одоо болтол маш их баярлдаг. Тэгээ олон охтуудад их том юм нээж өгсөн болоо гэж би боддог. Миний хувьд лав тэгсэн. Энэ нэвтрүүлэгт орохоор төлөвлөж байгаа ч юм уу, орох гээд
чадахгүй байгаа ч юм уу, өөртөө итгэлгүй байгаа бүгдэнд нь зүгээр үзээд алт гэж хэлмээр байна. Заавал энд ороод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд одоо болтол бид нэр октоудаараа ингэ суугаад нэвтрүүлгээ үздэг. Маш их нандин дурсамжтай байдаг. Тэгээд амьдралынхаа бас нэлээд тийм үнэтэй дурсамжийг октоудтайгаа одоо өнгөрөөхөөс гадна амьдралын бас том найзуудаа олж авсан юм болоо гэж би боддог. Тийм учраас заавал үзээрэй гэж хэлмээр байна. Оролцогч 8 хичээлийн ард маш амжилттай гарсан байгаа. Самбар дээр ердөө 2 хичээл үлдсэн бол хэсэг хугацаанд хичээлээ завсарлаад 2 хичээлээрээ эргээд уулзъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын экзээ сургууль эсэлд авч эхэллээ. Нэвтрүүлгийн ивент төгч харилцагч төвтэй голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгч хязгааргүй ирч хүч Kofler Block. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Би програмч төвтэй үүнийгээ цаашид хөгжүүлж дэлхийн давцанд өрсөлдөх шилдэг програмч болно. Би ирээдүйд нэртэй IT инженер болох болно. Хүүхдүүдэд олон дахь сургуулийг сонгон суралцаарай. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Гар утасны төлбөрөө Social Pay-ээр 5 секундэд төлөх боллоо. Social Pay Chicken. Unlimited power. Kofler Block. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Би дэлхийд алдартай вебсайт, аппликейшн зохиохын төлөө энэ сургуульд орсон. Би 2 дахь Steve Jobs баймарг байна. Би анх дахь нь байханд бол энэ сургуульд сурч байна. Мэдээлэл технологийн ирээдүйг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бэлтгэн. Гар утасны төлбөрөө Social Pay-ээр 5 секундэд төлөх боллоо. Social Pay Chicken. Unlimited power. Kofler Block. Нэвтрүүлгийн ивент төгч харилцагч төвтэй голомт банк. Нэвтрүүлгийн ивент төгч хязгааргүй ирч хүч Kofler Block. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын экзээ сургууль эсэлд авч эхэллээ. Эргээд асуумаар үзэхдээ энэ бол та болгоомын хүүхдээс асуусан танин тийм шоу нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч олон улсын экзээ сургууль харилцагч төвтэй голомт банк мөн хязгааргүй ирч хүчийг дэлгэж Kofler Block. Өнөөдрийн нэвтрүүлэгт Цэрэн Долгор маань оролцож байгаа. Яг одоо 8 асуултны ард бол маш амжилттайгаар гарсан байгаа. Самбар дээр ердөө 2 хичээл үлдсэн. Хамгийн сүүлийн туслах хүүхэд мэдээж намаа үлдсэн байгаа. Урж байна. Сайн байна уу? Намайг Намун гэдэг. Сайн байна уу? Цэрэн Долгор гэдэг. Яа, Намун хамгийн сүүлийн хүүхэд болж тонж үлдсэн дээ. Манай нэвтрүүлгийн оролцогч шилдэг 5 хүүхдийг хажуудаа гаргаж ирнэ гэдэг бол бас их чадвар. Яг тэгэхээр өмнөх асуултууд нь бүдэрчих юм бол дараагийн хүүхэд нь гарч ирэхгүй байх тохиолдол байгаа тийм. Бүгдийг нь гаргаж ирсэнд бас баярлалаа. Баярлалаа. Тэгээ манай Намун ч том болоод дэлхийд алдартай хувцас загварын компанитай бол хүсэл мөрөөдөлтэй явж байгаа тийм. Тий. Нэг ясандаа дизайнер мэргэжилтэй болсон. Дизайнер. Ааха. Тэгэхээр та хоёр бол бас ирээдүйд хамтарч ажиллах. Хамтарч ажиллацгаая. Тэр үедээ хин Цэрэн Долгор их чигээ компанийнхаа нүүр царай ч юм уу болгох тийм боломж байгаа юу? Бага. За тэгвэл тэр үе ойрхон байгаасаа тий тэр цаг хугацаа. Хоёр хичээлийнхэн аднаас нэгдэх бай. Хүн байгаль мэдээллийн технологи. Та өөрөө За тэгвэл хүн байгаль авч. За. За. 5 дугаар ангийн хүн байгаль хичээл. 2 боломж байгаа шүү. Тэрээ ашиглаж болно, ашиглахгүй байсан ч болно.
Шөнийн тэнгэрт үүл мэд цайвартан харагдах хэсгийг юу гэж хэлдэг вэ? За, мэдчихэв үү? Мэдчихэв. За, өнөөдрийн оролцох цэкүү бол ерөөсөө асуулт гарлаа шууд гэрлийг дарж. Мэдлэгтэй байна. Юу юм болоо? Нөгөө Милки сүүн зам. Өөрөө юу хэлдэг? За, сүүн зам. Шөнийн тэнгэрт үүл мэд цайвартан харагдах хэсгийг юу гэж хэлдэг вэ? Сүүн зам. За, итгэлтэй байна уу? Итгэлтэй. Наманаас хамт тэгж байна. Таанд нэгдэж байна. Тэгвэл хоёр хоёулаа зэрэг гэрдээ дараач. Аваа. Зүгээр тэгээрэй. Тэнгэрийн заадас буюу сүүн зам. Энэ бол 9 дэх хичээлийн асуулт байсан. Амжилттай хариулсан учраас 500,000 төгрөгийг өөрөө болгож чадсан байна. Харах зөв арилтаар аврагддаг хоёр боломж бол хоёлоо үлдсэн ивэр байгаа. Боломжийн тухайд бол харах боломж хажууд байгаа хүүхдтэйгээ ярилцаж болно. За тэгээд нэг хариулт өгөөд хэрвээ тэрэн дээрээ бүдэрх юм бол зөв арилтаар аврагдах гэдэг боломж шууд ашиглагдана. Хэрвээ өөрөө мэдчихвэл өөрөө хариулж болно. Энэ бол оролцогчийн дур байх нь тийм ээ. Сүүлийн хичээл за бараг 1 сая төгрөгийг хожчих юм шиг надад санагдаад байна. Ерөөж батар шиг. Би бол унгаах гал үзээд байгаа. Тий. Нэвтрүүлгийн оргил хэсэг бол мэдээж тэндээ байгаа. Тэр долгорыг ороод 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна гэж хитхийг л одоо хүртэл манай үзэгчид үзээс үзэж байгаа гэж бодчихэ. За тэгтээ сая төгрөгийн төлөө урагшаа. Мэдээлэл технологи 5 дугаар анги асуултыг арай. Компьютертэй холбогдож болохгүй төхөөрөмжийг сонго. А хэлбэр гар, Б хэлбэр хилдэгч, В хэлбэр бутлагч, Г хэлбэр видео камер. Зя. Бас олцсон уу? Олцол байгаа л дөө. Шууд л олоод. Эдгээр дөрвөн сонголтын алийг нь зөв гэж бодож байна. Сонголт болгоны тухайд ярил л да. Гар бол компьютерт угаас байх хэвээр. Хэвлэгч бас байх хэвээр. Видео камер бол угаасаа бас холбогддог. Бутлагч бол зүгээр тогон залгадаг. За бутлагчийг зүгээр компьютер заалгаж байгаа компьютероор удирдах ажиллах боломж бол байгаа. Яг уу байж болох байх. Гэтэ ерөнхийдөө бол юу тогон залгадаг ш. Эдгээр сонголтууд дундаа хамгийн боломжгүй нь бол бутлагч гэж үзэж байна тийм. Боломжийг ашиглаад ярилцчих юм уу тэртээ сая төгрөгийн асуултан дээр боломж ашиглахгүй шүү дээ. Одоо ингээд боломж чи угаасаа дуусч байгаа. Үгүй зүгтэй. Тийм. Тэр яг адилхан бодож байсан байна. Мэдээллийн технологи 5 дугаар анги байсан. Компьютертэй холбогдож болох төхөөрөмжийг сонго. В хэлбэр бутлагч гэж оролцогч үзсэн. Асуултанд зөв хариулж чадвал нэвтрүүлгийн оргил хэсэг болох 1 сая төгрөгийн асуултан дээр очих болно. Зөв хариултыг арай. Я. Бутлагч. Үнэн зөв хариулсан учраас самбар дээрх 10 хичээлийг бүгдийг амжилттай дуусгаж 750,000 төгрөгийг олж чадсан. Я. Наманада баярлаа. За маш их баярлаа. Ярилцсанд. Би танаас нэг асуулт асуух гэсэн. Та яагаад Mongolia's Next Top Model-д оролцох болсон бэ? Энэ нэвтрүүлэг бол өөрөө айгүй том зам. Тийм учраас энэ замыг нээх тэр зүйл байсан учраас би эргэлзэлгүй орсон. Баярлаа. Баярлаа. Я. За амжилттай. Баярлаа. Я. Мундаг байна. 10 хичээлийн ард гарна гэдэг бол бас амаргүй даваа. Ирхэм зочид маань бол 1-5 дугаар ангид олон жилийн өмнө байсан байдаг. Тэгэхээр тэр хичээлүүдэд эргэж санана гэдэг бол бас тийм нэг амархан зүйл бол биш. Хэлсэн ёсоор 10 хичээлдээ бол амжилттай хариулсан. Одоо зөвхөн ганцхан асуулт үлдсэн байгаа. Энэ асуултанд зөв хариулж чадвал нэвтрүүлгийн оргилд хүрч манай ангийн хүндэт самбар дээр өөрийнх нь зураг байрлах болно. Хэрвээ бүдэрвэл 250,000 төгрөг оожихаас гадна алтан дүрмээ дагаж би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ хэлэх ёстой. Тийм ээ? Итгэлтэй. Бэлэн бол 1 сая төгрөгийн асуултыг арай. Монгол хэл 3 дугаар анги. За. Юу. Цэгийн оронд одоо нөхөх нь байна. Гавартайгаа байхад жаргалтай. Ганцтайгаа байхад жаргалтай. За 2 цэгүүдийн оронд одоо тохирох 2 үгийг олж хэлэх нь байна. Бодох хугацаа явсан.
За гавартайгаа байхад нэг юм жаргалтай байх юм байна тийм. Би Тэр нь юу вэ? Ганцтайгаа байхад бас нэг юм жаргалтай байх юм. Таахл болж ин даа. За яг бол мэдэхгүй байна уу? Бодох хугацаа бол явж байгаа, явж байгаа. Энэ хугацаанд ямар ч хэлсэн бодож. Цаг дос. Гавартайгаа байхад жаргалтай, ганцтайгаа байхад цэг жаргалтай. Энэ цэгийн оронд ямар хоёр үг байх вэ? За зөв мэдэхгүй мэн үү? Аа. Хотлоо таагаад яах вэ? За тэгэхээр бууж өгөх үү? Тэгээд өө. За бууж өгье. Эхлээ бүгдээрээ зөв хариултыг харъя. Гавартайгаа байхад юу жаргалтай байд юм бол ганцтайгаа байхад юу жаргалтай байд юм бол? Гавартайгаа байхад үнэг нэг жаргалтай, ганцтайгаа байхад дорг нэг жаргалтай. Тийм байна. Жаргалтай юм байна. За, үнэгний зулцгийг бол гавар, доргоны зулцгийг ганц. Тэгээ ганц гэдэг нь юу юм? Тэгээд үнэгээ хэлчихгүй байсан. Тэгдэг байжтэй. Тэ. Тэгээ нөгөө ганцыг мэдгүй болохоор. Аа. За энэ бас мэдлэг болж үлдэж байна, тийм. Хүүхдүүд бүгдээрээ үнэн зөв хариултыг явуулсан байсан байна. Баяр хүргэе хүүхдүүдтэй. Хамгийн дөрөнд Эрдэнэ идэг үнэн зөв хариултыг явуулсан байна. Эрдэнэ идэгтэй баяр хүргэе. Аваа. За энэ бол сая дөрөвний асуулт байсан. Харамсалтай нь бүдэрсэн. Тийм. Татварангийн хүүхдээс ухаантай гэдгээ хараахан баталж чадсангүй. Тэгэхээр камерт орж байгаа юм байна. За хүлээн зөвшөөрье. Би 5 дугаар ангийн хүүхдээс жоохон хамаатай. Үгүй яг дахиад хэлээр. Би 5 дугаар ангийн хүүхдээс хамаатай. Өнөөдрийн оролцогч маань нэгд асуултанд бүдэрслийг эс тооцоод 10 хичээлийн ард маш амжилттай гарч чадсан. Энэ бол Авиас мундаг байсан. Энэ болохоор 250,000 төгрөгийг өөр юм болгож авч чадсан. Дахин баяр хүргэе. Олон тонкны хадгалж хэмжээтэй. Нэвтрүүлгийн урьдаг авч хүрсэн гэсэн маш их баярлалаа. Цаг зав гаргаж хүүхэд насныхаа гэн томоогүй дурсамжид эргээд очсон. Туйлын их баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш баярлалаа. Баяртай. Өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Нэгэн хөгжөлтэй дугаар энд хүрээд өндөрлөж байна. Энэ бол та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу шоу нэвтрүүлэг.